За сайн мэцхан үзэгчдээ сонсогчдоо Teen Code подкастын ээлж дугаар та бүхэнд хүрч байна. За хүрэлцэн ирсэн зочтой эхлээд та бүхэнд танилцуулъя. Сэтгэшгүй эмнэлгийн сэтгэс мэдрэлийн эхэмж Эрдэнэ. За мөн цаатал Баянгол дүүргийн цагдаагийн 1-р хилцээний мөрдөн шалах тасгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Мөрөн нар хүрэлцэн ирээд байна. За сайн мэцхан уу та хоёрт энэ өдрийн мэнд. Тэгэхээр өнөөдөр бид ярилцах сэдвээрээ за өсвөр насны хүүхдтэй холбоотой донтолт, за үүнтэй холбоотойгоор захим орчны хэрэглээ, зөв хэрэглээ. За тэгээд буруу хэрэглэснээс үүдэлтэйгээр болж байгаа заллах гэмт хэрэгүүдтэй. Ингээд энэ сэдвийг ерөөхдөө тойроод бид гурав өнөөдөр ярилцах болно. Тэгэхээр өсвөр насны хүүхдүүдийг бид нэр яг зүгээр утасны хэрэглээтэй одоо бүх хүн л уцаа ирнэ өдөр тутамдаа хэрэглэж байгаа шүү дээ. Хүүхдүүд даалгавраа хүртэл одоо уцаараа хийж ин тээ. Тэгээ энэ үед яг донтчихсан байна. Зүгээр хэрэглэж байна гэдэг хоёрын хоорондын ялгааг бид нэр яаж ялгаж таних юм бэ эцэг эхчүүд маань. Хамгийн анхны сэрэмжлүүлж эхлэх зүйл нь хүүхд чинь 30 минутаас илүү үзэж гин үү. Тэр нь өөрт нь ямар нөлөө гарч иж байна. Тэгэхээр өсвөр насны хүүхдүүд нь Facebook, Twitter, Instagram гэл энэ бүгдэд хэдэн цаг зарцуулж байна. Доод нь 2 цаг болчихсон. Энэ бүхэн чинь хүүхдүүдийн нөгөө нэг өөрөөгөө асрах тийм чадамж сурсан юмнууд нь үгүй болгочдөг юм байна л да. Инфлюенсеруудыг дагаж баясах амьдрал. Хоосон мөрөдөлтэй амьдралуудыг эхэлдэг. Нөгөө инфлюенсеруудыг дагсан хоолны газрууд өсвөр насны охтуудын хувьд ярахад нөөдөл чинь очиж хомсоо бодуулах. Тийм дэлгүүр дээр очиж тийм хувцас авъя. Ингээд ирэхлээр нөгөө нэг тухайн хүүхдэд мөнгөний шаардлага үүсч эхэлнэ. Тэгэхээр би хинээс хаанаас очиж мөнгө авч болох вэ? Эхлээд эцэг их нь өгдөг гэсэн бол чамд юм байгаа. Тэгвэл би өгөх болно гэдэг үүднээс өгөө бочдөг. Тэгээд нөгөө эцэг үр хүүхдийн хоорондох харилцаа гэдэг зүйл нь баг багаар хаалгуулж байгаа анзаардаг. Домлолт нь өрчнөө мэддэг. Хит их утсыг байнга хэрэглэв ингээд 2-3 цаг ингээд тогтмол шалгаад үзээд ахлаар нөгөө нэг гэр бүлийн харилцаа гэдэг зүйл алга болчихдог. Хүүхдээ сурган хүмүүжүүлэх гэдэг зүйл алга болоод тэрний дагуу хүүхдүүд өөрийгөө бие даas чадвар нь шал өөр хэмжээнд очиж байна. Тэгэхээр нөгөө нэг өсвөр насны хүүхдүүд бие бинийгээ даган баясаж буруу зүйл нь зөв байна уу гэдгийг шалгахаа ерөөсөө болдог. Нөгөө нэг инфлюенсеруудыг дагсан амьдралууд нь тэр дэлгүүр дээр очиж аваад ихлээр мөнгөгүй болоод ирэхлээр өөр хаанс олж авах вэ гэсэн асуултууд нь гарч ирнэ. Тэгээд ирэхлээр нөгөө Facebook ч юм уу, Instagram ч юм уу, Twitter дээр байдаг хурамч аккаунтуудыг дагаж эхэлдэг. Тэгээ хүмүүс дээр энэ тэнд барцаалан зэлдэх газрууд дээр юм тавьж эхэлнэ. Ингээд ирэхлээр нөгөө хүүхдийн амьдрал чинь тэдний хонс явсан амьдрал болж ороод байгаа. Таны хувьд одоо сэтгэл зүйчээс илүү сэтгэл засалж эмч тий. Тэгэхээр өмнө нь магадгүй таны эмчилжсэн хүүхдүүдийн дунд тий донтолттой холбоотойгоор ингээд хэцүү байдалд орсон эцэг нь ерөөсөө ингээд анзаарахгүй тий гинтл хүүхдээ одоо юм болчлоо гэдэг ингээд харамсаж байгаа тийм бүрэн тохиолдлууд гарах уу? Хамгийн хүнд жишээнээс нэг ярьж өгье л да. За би нэг 2 жилийн өмнө 15 насны өсвөр насны хүүхэд одоо нөө газн донтох. Газн донтсон хүүхэд маань болохоор цаашдаа нөгөө опиоидын хэрэглээнд донтсон байгаа. Манай эмнэлэг дээр бол өөр хамтарсан эмнэлгүүдэд нэртэй нийлээд 2 жилийн эмчилгээ хийж маш удаан хугацааны дараа идэгсэн байна. Тэгээд донтох болсон шалтгаан жишээ нь юу байх вэ хүүхдүүд? Ерөөсөө л нөгөө гэр бүлийн харилцаа байхгүй болсон. Гэр бүлийн харилцаа байхгүй болоод нөгөө хүүхдүүд нийлдэг хүүхдүүд нь дандаа хэрэгэлдэг болж таараад тэднэрээс ингэж кайф авдаг, сэтгэлээ амраах зорилго хэрэгэлдэг болсон. Тэгээд тэр чинь 13 доос эхлээд 15 хүртэл 2 жилийн турш хэрэгэлсэн байна. Тэгээд 2 жилийнхаа турш хэрэгжилчээд үргэлжлүүлээд опиоидын сэтгэж нөлөөд идэх процесс руу орж хэрэгэлсэн тийм том жишээ байгаа. Одоо хүүхдэн жишээ нь 2 жилийн хугацаанд ингэж юм донтоод байна шүү дээ. Тэг ар гэрийнхээ яагаад мэдэхгүй байна юу? Ар гэрийнх нь баригдахгүй байдлаар хэрэглэх нөгөө
дөрөвний дурдсан жишээний дагуу нөгөө нэг хүүхдүүд чинь мөнгө олохаараа өөр хэлбэрээр олж байна. Зарим үед бол нөө хүсээгүй бэлгийн хавтал буюу биеийн үнэлэх. Зарим нь ч бол ямар нэгэн байдлаар хүнд ярэмдэж байгаа хувцсын зарах ч юм уу. Тиймэрхүү нөхцөл байдлуудын гэмт хэргийн шинжтэй тийм нөхцөл байдлууд орхирсан хүмүүс ч их байгаа. Одоо жишээ нь яг уу ямар нэгэн бодисын хэрэглээтэй ч юм уу те ер нь суур нь бол донтох юм асуудал байгаа даа. Донтох эмгэгтэй баг нэг өсөндөө. Энэтэй холбоотойгоор жишээ нь танаа дээр те ямар төрлийн хүүхдүүд хүнд хэцүү байдалд ороод ирж байна вэ? Донтохтой холбоотойгоор те. Ямар юм дээр хэдүүлээсээ анхааруулах хэрэгтэй байна. Жишээ байвал та бас ярьж өгөөч. Одоо ер нь ихэвчлэн хохирсон хүүхдүүд бол ар гэрийнхаа асран хамгаалагчийн нэгтэй хамт цагдаа байгууллага 102 тусгай дугаарт дуудлага өгөх, эсвэл өөрийн биеэр өргөдлөөр хандах. Энэ болгоныг ингээд нээлттэйгээр манай байгууллага үйл ажиллагаанд тогтмол явуулдаг. За тэгээд ирээд асуугаад энэ хүүхдүүдээс нь ингээд асран хамгаалагчтай ч юм уу ингээд байлцуулж чад мэдүүлэг тайлбар авахаар ерөөсөө одоо энэ Facebook орчинд ороод зар сурчлагаа ингээд үзээ явж явах хоорондоо тэр нөгөө цагийн ажил хийх одоо нэг танд 100,000 төгрөг хэрэгтэй бол та энэ цагийн ажил хийн үү мэн үү гэдэг ийм зар сурчлагаанууд дээр ингээд өөртөө ингээд сонирхоод дараад орчдөг. Тэгээд дараад орохоор тэн дотор нь нөгөө цаашаа орж байгаа юм болохоор Telegram руу нэвтэрж ороод чатбот гэдэг одоо нөгөө Telegram-ийн нэг админтэй тэр группийн админтэй харьцаад тэр админ харьцаж байгаа ингээд тэр чатыг ингээд сайн ингээд харах юм бол ерөөсөө Google Translate ашиглаж тэр монгол хэл дээр тохируулж одоо ингээд хүүхдүүдтэй ч юм ингээд харьцаад дансаа өгчөө таны данс бол нэвтрэх нэр гүйлгээний кодтой ингээд хамт ингээд өгчөө тэрнийхэн дараа би танд 100,000 төгрөг шилжүүлнэ гэд тэгвэл нь тэр хүүхэд итгээд одоо өөрийнхөө дансыг ингээд нэвтрэх нэртэй ингээд өгчдөг. За өгснөхийн дагуу тэр хүүхдийн дансанд мөнгө бол 100,000 төгрөг нь бол орно. Тэр бол тэр хүүхд ингээд тэр юун дээр ингээд итгэж штэ. Нэг хэлбэрээр одоо Telegram надад ингээд мөнгө өгч байгаа юм чинь ингээд энэ хүн бол найдвартай хүн юм байна гэдэг байдлаар. За тэгээд одоо ингээд тэр дансаа ашиглуулаад нэг сар ч юм уу ингээд ашиглуулад явж явах хооронд нь юу дансаар нь яг хэдэн төгрөг орж гарсан гэдэг нөгөө айгүй хурдтай явагддаг байхгүй тэр нөгөө орж байгаа мөнгө нь одоо жишээ нь батын данснаас дулмын данс руу шилжин дулмын данснаас дахиад өөр нэг хүний данс руу шилжин энэ минутын хооронд дансаар нь 1 сая төгрөг 2 сая төгрөг ороо гардаг асуудлууд байдаг. Тэгээд тэрийг мэдэхгүй байж байгаа сарын дараанаас цагдаагийн байгууллагаас ингээл дуудагдаал эхлэхээр юу болдог вэ гэхээр тэр цагдаагийн байгууллагаас дуудагдаад эхлэхээр мэдүүлэг тайлбар дээр болохоор ингээд надад ингээд мөнгө өгсөн юм аа гэд тэгээд би ямар мөнгө орж исэн гарч ирснийг бол би бол мэдэхгүй. Тэгээ нөгөө бага насны хүүхдүүд ч одоо ямар ингээд дансаа баян ингээд шалгаал тэр хүнээс ингээд хэдэн төгрөг орж ирэх ёстой гэж өөрөө дансныхаа гүйлгээний утгыг хараад байж идэггүй болохоор тэр дансыг ингээд итгэхгүйгээр ингээд хайчдаг. Өөртөө мэдэхгүй нөгөө гимт хэргийн олцсон мөнгийг нөгөө дансаараа авч нөгөө мөнгө авсныхаа төлөө дансаа өгж одоо ингээд тэр заллах гимт хэргийг ингээд үлдэгдээд байгаа юм. Одоо манай цагдаагийн байгууллагаас ч гэсэн одоо ингээд тим замаар ингээд олцсон тим данснуудыг ингээд эхнээс нь ингээд Монгол банк хууль зүйн яам мэдэртэй ингээд хамтарч ингээд хөрөнгийн шилж төлөвлөгөөний хязгаарлах тий дансын битүүмжлэх ингээд 20-48 цагийн хугацаатаар битүүмжлээд тэгээд гомдол мэдээлэлд нь бүртгэгдээд прокурорын хяналтанд ороод ирэнгүүт нь прокурортой танилцуулаад дансыг үргэлжлүүлж битүүмжлэх. Тэгээд битүүмжлэгдсэн эд хөрөнгийн одоо тэр одоо мэдхгүй байгаа иргэдийн одоо дуудаж авчираад ингээд банкн дээр нь очиж мөнгөний одоо хөрөнгийн шилжүүлэгчийн цуслангуудаа мөнгөний гаргаж өгөх ч юм уу ийм үйл ажиллагаануудыг бол явуулж байгаа. За үүнтэй холбоотойгоор ингээд бас яг тэр зарчмаар нэг нь ашиглуулж байгаа бол нөгөө тал нь хохироод байгаа. Яаж хохирж байгаа вэ гэхээр танд одоо ингээд цагийн ажил юу
та даалгавар гүйцэтгээд телеграмаар даалгавар гүйцэтгээд та цаг тутам 100,000 төгрөгтэй болох боломжтой гэл. Тэгэл оронгууд нь та энэ Instagram хаягийг дагна уу? Энэ Facebook-ийн энэ пэйжийг дагна уу гэл. За амжилттай та эхний даалгавраа амжилттай биелүүлээ. Таны 100,000 төгрөг ч 300,000 төгрөг боллоо. Та 300,000 төгрөг авахын төлөө 150,000 төгрөгийг энэ дансанд байршуулна уу гэдэг ч юм уу. Энэ байдлаар ингээд тэр хүний ингээд тэр хүүхд одоо тэр хүүхд одоо ингээд олсон ингээд те хичээл номоос аав ээжийнхээ өгсөн мөнгийг цуглуулж агаад тэр 150,000 төгрөгийн ингээд тэр дансын цэнэглэлээ гэсэн цэнэглэлчдэг. За тэгээд цэнэглэлсэн чинь за та ингээд амжилттай боллоо. За тэгээд таны гүйлгээг ингээд мөнгийг шилжүүлэх явцад алдаа гарсанд бол алдааг засахын тулд та 500,000 төгрөг байршуулна ч юм уу. Энэ болгон бол цэвэр заллаа. Заллингийн эхний хохирогч болж байгаа гэдгийг ойлгоод цагдаа байгууллагт нэн дайруу гомдол мэдээлэл 102 тусгай дугаар ингээ хандаад явах юм бол цаашаа цагдаа байгууллага кибер хэвтэрхтэй тэмцэх газарт мэдэгдээд тэнд одоо бас 24 цагаар улсын хэмжээнд ингээ дансны битүүмжлэлтийг хийж байгаа. Тэгвэл одоо энэ бүхтэй асуудал дээр эцэг эхчүүд ер нь одоо хэрхэн яаж хүүхдээ сэргийлэх хэрэгтэй юм бэ? Тэгээ одоо жишээ нь би танаас ингэж сумрагам л та энэ одоо гар утасныч бай те одоо ямар нэгэн бодисынч бай одоо ер нь энэ бүх донтолттой холбоотой суурь шалтгаан юу байдаг юм бэ? Суурь шалтгаан эцэг эхчүүд өөрсдөө дэлгэцэн донтолт нь өөрөө юу гэхэлэр зурд үзэх. Хуучин цагт бидний аавч нар удирдлага бариад бодон дээр суугаад зурагт үздэг гэсэн юм. Энэ дөнгөж зурагтай танилцчих үед донтолтод төрчихсэн гэдэг мэддэгүүлсэн. Одоо орчин үед болохоор зурагтын хэрэглэн бага болсон мөртлөө нөө дэлгэцэн хэрэглээ гэдэг зүйл рүү утас руу шилжчихсэн. Утас руу шилжчихлэр чинь нөгөө хүүхдүүд нь би бас ингэж хэрэгж болж байна. 10 жилийн багш нарын хувьд ярих юм бол нөгөө хүүхдүүдэд даалгавраа зарим захимжуулсан. Тэр захимжуулалтын хөтөлбөрөөр 10% хүртэл утас дэлгэцний хэрэглээд байсан. Зөвхөн даалгавар хэрэглэх гэж. Үлдсэн 50 гаруй хувь нь болохоор зөвхөн утсаараа тий Facebook эдгээр бус аппликейшнуудыг хэрэглэж байгаа хүмүүсүүд 52% болсон. Бус зүйлсээр хэрэглэж байгаа болохоор үлдсэн хувь нь эзэлж байгаа жишээ. Тэгэхээр л энэ бүх суурийг хаасан 3 наснаас нь эхлээд бэлдээд өгөхлөөр хүүхдүүд донтох нь арга. Тэгээд бие биенээсээ хүүхдүүд тоглоомоор шеэрлдэг. Одоо чинь 1-5 дахь анги бага анги хүүхдүүд одоо бол хамгийн их Roblox тоглож байгаа юм шүү дээ. Тэгэхдээ нөгөө юмнуудыг одоо айтемсуудыг худалдаж авахын тулд тэдэнд мөнгө төлнө. Ингээд ирэхлээр нөгөө эцэг эхчүүд нь ч хүүхдэд тоохоо болгоод нөгөө гэр бүлийн харилцаа ерөөсөй байхгүй болж байна. Гэр бүлийн харилцаа байхгүй болно гэдэг чинь гэр бүл үр хүүхдэд тоохоо болно. Хүүхдүүд нь нөгөө судалгаандаа анхаарах болно. Би тэгээ өнөөдөр бид гурав ингээ ярилцаа суудаг байсан бол бүгдээр нэг болонд очино. Ингээд ирсэн хүүхэд яах вэ? Тэгэхээр өөрөө бусдаас автоматар тусгаарлаж эхэлдэг байна. Тэр тусгаарсан хүүхэд өөрөө сэтгэл зүйн хувьд шал өөрчлөлттэй болж эхэлнэ. Нэгдүгээр хөрөнгөний уртаа болоо. Хоёрдугаарт бусдад харилцаа дургуулал, нойрондоо муудаал, амархан ядардаг болол. Энэ жишнүүд нь ингээд бүгдээр нөгөө хүүхэд чинь невроз буюу архаг ядах хамтлаа оруулаад хичээлээс завсардаг. Хамгийн хэцүү асуудал нь гэх юм сэтгэл готрол, сэтгэл төвшил, айц зэрэг хэмгүүд түргээр оруулж байна. Тэгэхээр энэ зүйлүүдийг таслахын тулд нөгөө нэг насанд нь тохирсон утасны хэрэглээний цаг гэж байгаа. Тэргээ мөрдүүлээд өөрсдөө ч гэсэн эцэг эхчүүд хэрэгтэй үедээ хэрэглээл хэрэггүй үед тавьчвал болчихдог. Тэгэхээр нөгөө донтолтоос хамгаална, бус зүйлсээс хамгаална.
Нэгдээ одоо гэр бүлт нь асуудал үүсчихсэн байгаа тохиолдолд ер нь хамгийн дөрөнд эцэг эхчүүд яах хэрэгтэй юм? Хүүхдүүд төр бол битий гэдэг ингээд бид нэр ингээд хэлэхэд болцдог бол өсвөр насны хүүхдийн хувьд бол бид нэр бүр эсэргүүцэх хандлагатай болчдөг. Одоо эцэгчүүд хамгийн дөрөнд нэг бол утсын хураана нэг бол ингээд байнга өгүүлчихдээ штэ тий бити үзээдэй гэл тий. Тэгээд ангууд Өглөөд ирэхлээр нөгөө хүүхдүүдийг чинь хажууд нь ингээд өсвөр насны дээр гараад ирсэн хүүхдүүд чинь байнга өглөөд байхлаа эцэг их тэгээ маргалдаад эхэлчихдэг. Тэгээд нөгөө гэр бүлийн харилцан өөрчлөлтүүд эдгээр чинь ороод ирэхлээр нөгөө хүүхдүүд чинь эцэг хөдөөж авах болоод бүр эсэргүүцэх хандлагатай болж байгаа. Тэрэн дээр ямар арга барил байж болох вэ? Доотлолт нь байна уу, сэтгэл готрол руу орсон байна уу гэдгийг эхлээд авчиж үзчихийж таарсан тухайн хүн болгонд өөр хэмжлэг явна л та. Тэрнээс биш яг нэгдсэн нэг тим хэмжлэгээр явна гэсэн ойлгох байхгүй. Нэг хүн дээр нь сэтгэл засал орж байхад нөгөө хүн дээр нь заавал эмийн хэмжлэгээ байх нь уу? Тэ? Уламжлалт хэмжлэгээ байх нь уу гэд ингээд бүх хүмүүс өөр явахгүй л нөгөө нэг нойргууч хүн байх бол заавал эмийн хэмжлэгээтэй байх хэрэгтэй. Ядаргаанд орсон бол заавал эмийн хэмжлэгээд орсон байх хэрэгтэй. Гэх шигээр явдаг. Зарим тохиолдолд гэр бүлээр явах юм бол гэр бүлийн сэтгэл заслал гэдэг гэх мэт хийж байхгүй болохоор ингээд өөр явчихдаг болохоор шал өөр л та. За нийтлэг нэг ийм тэ шинж тэмдгүүд байвал хүүхдээ эмч рүү за бүр сэтгэл заслалч руу магадгүй дагуулж явах одоо хэрэгтэй болжээ гэж үзвэл Хүүхдийн унтах физиологийн нас нь болохоор унтах цаг нь болохоор 9-10 цаг гэдэг шүү дээ. 9-10 цагийн хооронд унтахгүй. Хамгийн ихний шинж тэмдэг бол унтахгүй. Уцаа хаах. Үгэнд нь орхоо байх. Нөгөө нэг өмнө харилцаад хүүхд чинь амар байсан бол маш их төрмгийн ууртай. Та яах гэдэг юм бэ гэж байнга хэрүүл хийдэг тийм. Ийм болоод ирэх юм бол өөрчлөлт нь орсон байна. Энэ бол сэтгэл зүйч юм уу? Сэтгэл засалч юм уу те? Сэтгэл наркологийн эмч дээр эсвэл ойролцоо төрлийн мэдрэлийн эмчид нар дээр очих шаардлагатай болсон байна. Эдний дөнгөж эхэлнэ. Хэрвээ цаашдаа бүр одоо зарим эцэг эхчүүд чинь биений хүүхдэл амар гоё уцтай байх хэвээр гэл утас авчил өгдөг. Одоо сүүл гарсан маш том утсуудыг навааж өгчдөг. Нөгөө хүүхдүүд муухай зарлал явж идэг хүүхдүүд байна. Энэ бүгд нийгэмд гараад ирэхлээр харилцаа хандлага нь шал өөр болж байна. Хүмүүжлийн догтлыг өөрсдөө үүсгэж байгааг мэдэхгүй байна. Миний хүүхд ингэж байгаа гэдэг эцэг их тоохгүй байгаа. Энэ дэр нь дараа ямар нэгэн гэмтэл авч болох юм байна тий. Гэмтлээс гадна гэмт хэрэгт оролцох болно. Тэгээд ирэхээр нөгөө хүүхдүүдийн анх юм байгаа юм чинь ийм байсан гэдэг эцэг эхчүүдэнд ямар ч хэлэхгүй болох болно. Тэрнээс өмнө нь урьдчилаад гэр бүлийн харилцаагаа маш сайн сэргийж авах нь чухал. дэлгэцийн хамааралтай одоо энэ донтолтоос болоод тэгээ хүүхд ер нь одоо хүнд байдалд орсон тиймэрхүү өөр ямар кейсүүд байна вэ? За түрүүний хол нөгөө газтай холбоотой кейс байсан шүү дээ. Одоо ч 17 настай хүүхэд 200 сая төгрөгийн өрөнд орсон баг. Манай саяны офицерын хэлсэн шиг. Нөгөөдөг чинь бет тавих буюу онлайн хэлбэрээр покер тоглож эхэлсэн. Тэр залуу болохоор эхлээд тэ би 200-300 мянган төгрөгөөр тоглож эхэлсэн. Тийм учраас эхлээд би тэр мөнгөө би 2-3 дахин нугалж авсан. Тэр маань бол 2 сая 500 3 сая ингээд би энэ маркаараа жил тоглосон. Жил тоглоход миний эцсийн дүн би 200 сая төгрөгийн өрөнд орсон байсан. Энийг эцэг ихтэй хийж чадахгүй явсараад би сүүлдээ гэрээсээ хулгайж эхэлсэн. Үн тэмнүүд нь зарж эхэлсэн. Тэгжиж нөгөө мөнийхээ талд нь ч гэсэн хөрсөн. Үлдсэн надад өөр хэлбэр байдаг. Тэгээ сүүлдээ би эцэг ихтэй бүр үнэхээр дийдэх болохоор хэлсэн учраас одоо би арай дээр болцсон байна гэдэг. Над дээр хандсан юм байна. Энийг донтолт гэж үздэг үү? Донтолт болов уу?
нөгөө нэг мөрөдөд тоглох томтлол байхгүй юм чинь. Эндээс би мөнгө олоод байна гэдэг хууль бос зүйлийг ойлгож байгаа хэрэг нь дахин хэрэглээд байна гэдэг чинь нэг удаа хэрэглээд би ингээ болцсон боллоо гэд болцсон зүйл биш. Бүхэлд нь нэг жилийн турш ингээ хэрэглээд явчихлаа энэ ч өөр томтлолтын томчлолт байхгүй. Одоо жишээ нь та бүхний шалгаж байгаа хэрэгүүдийг те хараад үзгээр донцсон хүүхдэд ер нь ямар төрлийн те одоо шинж тэмдгүүд хөвчлийн илэрдэг юм байна. Тэрнээсээ улбаатай жишээ нь хүүхдүүдтэй ямар асуудалд илүүдэлгүй холбогдож байна вэ? Эхний ээлж нь тэр хүүхд уцтай байна. Ноутбуктэй байна. За аав ээжээс авч өгсөн юмнуудтай байна. Тэр болгоноор ламбардан тавиад ч юм уу мөнгөтэй болоод тэгээд мөрөдөө тоглоом 1xbet тоглолоо. 1xbet-ээр тоглоход ингээл хожиж байгаа юм шиг мөртлөө ингээд яг ингээл дансны агуулгыг харах юм бол бүгдийг л алдсан байдаг байхгүй. Хэдэн настай хүн бэ? Одоо жишээ нь ер нь заллах гэмт хэрэгтэй хэдэн насны хүүхдүүд холбогдож байна? Нийлж одоо нөө PC тоглоомын газар орж нөө Counter Strike байна, Mobile Legends байна, PUBG байна. За энэ болгон тоглоомуудыг тоглоно. Тэр тоглоомуудыг тоглолцсныхоо дараа тэр тоглоомуудын чинь нөгөө айтем буюу нөгөө юунууд нь скин гэдэг одоо нөгөө юмнууд байгаа шүү дээ. Нөгөө гоё дүрслэлтэй харагдуулдаг. Тэр юмнуудыг интернет орчноос худалдаж авах гэж одоо нөгөө мөнгө төгрөг байгаа мөнгөө ингээд тансандаа цэнэглээд өөр бас л гэхдээ тэртэй харьцаж байгаа хүн бол Монгол хүн л байгаа л та. Тэр нөгөө тэр хүнтэй за ингээд ийм айтем авъя явуул 50,000 төгрөгийн явууллаа. Тэгсэн нөгөөх нь нөгөө өөрх нь Facebook юм ч юм уу блоклол цаашаа халах болчихно. Тэгээ тэр болгон дээр нэгээд нөгөө хүүхдүүд чинь өөрөө хууль эрх зүйн мэдлэг дутмаг цагдаад яаж хандах вэ гэдгийг мэдэхгүй ар гэрийнхаа хүмүүстэй хэлэхгүй байдгийг. Уул нь тэн дээр нь одоо багш нарын ч юм уу эцэг эхчүүд нь мэдсэн тохиолдолд бас заллах гэмт хэрэг бол ямар нэгэн мөнгө хохирол бол 100 төгрөг байсан ч хамаагүй шаард заллахаараа л явдаг. Тийм учраас одоо тэн дээр нэгээд цагтаа байгууллагад хандаад урд шалгах ажиллагааг явуулвал их түлэн зүгээр байгаа. Донтолтоос үүдэлтэйгээр хүүхдүүд архаг ядаргаанд ороод танаад ирэх хэрэг. Сүүлийн үед ер нь одоо бидний үед бол ер нь гайгүй байсан. Гэхдээ одоо сүүлийн үед ер нь хүүхдүүд их ирдэг болоод нь. Их ядарсан байдалтай хүүхдүүд шөнө оройн цагаар унтахгүй PC гейм тоглох. PC тоглоомнууд аюулгүй тоглодог болчих. Одоо нөө бидний үед дөнгөж эхэлж исэн PC гейм байсан бол одоо нөгөөдөг чинь бүр e-sport гэдэг рүү утгаараа. Манай цагдаагийн хэлснээр PUBG тоглох тэгээ Mobile Legends эдгээр шүнжэнгөө хүүхдүүд тоглож суучдаг. Тэгээд нөгөө хүүхдүүдийн нойрны хэмнэл нь алдагдаад тийм нойргуутал голс хүүхдүүд их ирж байгаа. Юмнууд жишээлэгдэж байна. Зарим нь ч аятайхан болоод явж байна. Зарим нэг нь эвгүүдсэн хүүхдүүд байна. Хэд хоног энэ төр байдал нь үргэлжлэвэл ингээд донтчин ч юм уу эсвэл нойрны ингээ асуудалтай байна гэж юу нөшөлтэй юм бэ? Тухайн хүний унтаж хөвссөн цаг гэж байгаа. Тэрнээсээ хоошоогоо унтахгүй уцаа оролдоод шөнийн цагаар нөө дэлэг цараа сууна гэдэг чинь өөрөө нүдийг асар их ядраад тэгэхээр нөгөө хүн чинь асар хурдан ядаргаанд орно. За энэ бол 2-7-оос 1 сарын хооронд үргэлжлээд ирэхлээр маш хурдан ядаргаанд ороод дэлгэцэн донтолт нь яг тэгж харагдана л гэсэн. Тэр байдал өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйд ирээдүйд нь яаж сөргөөр нөлөөлөх вэ? Цагийн эмэг цагтны хийгээс сурцсан хүүхдүүд гэж байгаа. Сураагүй буюу донтолтод өртсөн хүүхдүүд байгаа. Тэд нэр юу вэ гэхээр оюутан болоод ирэхин цагт шийдвэр гаргах төвшин эрүүл хүүхдийг бодвол 50% болчихдог. Ажил дээр гараад ирэх чадамж нь хүртэл 50% болчихдог. Нөгөө нэг өсвөр насны хүүхдүүд эдгээр чинь гэр орны даалгавар хийх тэр зүйлүүд нь юу руу шилжээд байна гэхээр AI технологи руу шилжээд нөгөө нэг ястаа нөгөө биентэй харилцаагүй болоод гэрийн даалгавар AI-аар хийлгээд
шийдэж байх юм бол нөгөө хөгжсөн сурсан байхгүй зөвхөн технологи руу одоо. Тэгэхээр нөгөө нэг хүүхд чинь би энийг хийж чадах хэрэгтэй гэсэн сэтгэл зүй байхгүй болоод амарх хэлбэрхэн амнаар сураад эхэлдэг. Гэтэл яг өндөр нөгөө ажил дээр гараад амьдрал дээр гараад ирэхдээ ер нь чадамжгүй болоод хүмүүс эцэг өөрөө дахиж хийхээр болж эдгээр ойлгодог. Тэгвэл энэ бүх ярьсан сэдвүүд дээр тэ шийдэл юу байж болох вэ? Одоо энэ манай ярилцлагч юу нь бол эцэг эхчүүд үзээсээ санаа аваасай л гэж бид нэр одоо төсөөд байгаа юм. Тэгэл чинь эцэг эхчүүд өөрсдөө тэр хүүхд эцэг эхээ харж байгаа үлгэрэл дуурайж байгаа. Тийм учраас эцэг эхчүүдийн өөрсдийнх нь гар утсны хэрэглээгээ болох хэрэгтэй. Үр хүүхдтэй цаг цаваа олцсон цаг цаваа зарцуулж их ярилцдаг байх хэрэгтэй. Гэр бүлийн харилцаа гэдэг зүйл нь бол их алдагдаад байгаа. Хүүхдүүд дээр нэг өнөдөр очиод ярилцсан эцэг эх нь одоо багассан. Өвөө минь нь л очдог байсан бол одоо өвөө минь дээр очихож болцоо. Тэгээд ирэх юм бол нөгөө амьд харилцаа байхгүй болоод ирэхлээр бүх асуудлууд үүснэ. Миний хувьд эднэрээс яаж урьдчилан сэргийлэх гэх юм бол гэр бүлийн өдөртөө нэгдүгээрт гэр бүлээр агарт гардаг бай. Хоёрдугаарт спортоор гоё хичээллээ. Тэгэх юм бол нөгөө дэлгэцэн донтолт эднэр гэх юм байхгүй амьд харилцаа сэргэн гэр бүлийн орчин сэргэн. Гэр бүлтэйгээ байгаад ирсэн хүүхд аз жаргалтай инеж чадна. Тийм л энгийн арга байна. Гэхдээ хүүхдтэйгээ аягуулсаа ярилцгээд байгаа штэ тий. Гэхдээ эцэг эхчүүд ингээд бас хүүхдтэйгээ ярилцахгүй нөхөр цаана нэг юм шалтгаан байгаад байна да. Тэгэхээр яаж ярилцах вэ гэдэг дээр та зөвлөгөө өгөөч гэвэл юу гэж хэлэхээр. Нэг нь босцсон ханыг хүүхдүүд нураах эцэг их нураахад хэцүү. Хамгийн амархан нураах арга нь тэр нөгөө миний түрүүн хэлсэн гэр бүлийн өдөртөө гэр бүлээрээ ямар нэг яваад кино үздэг ч юм уу. Тэ уулын гараад алхахдаг ч юм уу. Ингээд би бинийг кэрлээд ирэх үед халамжлаад ирэх үед өөрөө ирэхгүй би бинт ярилцж эхэлнэ. Зүгээр ээж охин хоёрын хувьд аав хүү хоёрын хувьд тэ ингээд би бинтгээ ойлголцох дотнос хугацаа бас өсвөр насны хүүхдийн ертөнц гэдэг чинь бас нэг дотнос хугацаатай. Тэр хүн чинь бие хүн болоод өөрөө шал өөр төвшөнд гаргаж байгаа нэг шинэ олбор тэрэн дээр нь би бинт ярилцах хугацаа хэрэгтэй. Тэр орон зайг гаргаж өгч ийж хамгийн анхны шат тэр үснэ. Тэгэхээр би бинийг хүлээцтэй ярилцах нь хамгийн чухал юм болов гэж бодож байна. За тэгэхээр гурлаа ярилцлагаа энэ түрээд өндөрлөе. Тэгээд энэ хүртэл одоо бидний яриаг сонссон үзэгч сонсогч та бүхэнд бас баярлалаа. Эцэгчүүдийн зүгээс нэг нэрээ бас ийм асуудал байдаг шүү гэж санаа оноо бас нэг хэрэгтэй сэдлийг олж авч чадсан болов уу гэж бодож байна. Тэгээд зочноор оролцсон та хоёртаа маш их баярлалаа. За баярлалаа үзэгчтэй.